Өнөөдрийн CNBC-ийн ярилцлагын зочноор Mobicom корпорацийн гүйцэтгэх захирал Koji Kurushima ирхэм оролцож байна. Mobicom корпорацийн хувьд бол Asian Telecom Awards-ыг өнөөдөр хүртчихэд 2003 оноос эхлэлтэй Аз Номхон бүсийн харилцаа холбооны салбарын шилдэг амжилтыг үнэлдэг нэр хүндтэй энэхүү шагналын эзнэр энэхүү Монгол компани шалгарсан байна. Зөвхөн өсөлт бус салбарыг өөрчилсөн, дижитал орчныг дахин тодорхойлсон, бас стратегийн шинжил хийсэн компаниудыг онцлог юм байна. Тэгэхээр өмнөх шагналтнуудын донд Singtel, KDDI, Vodafone, Hong Kong Telecom болон Telecom Malaysia зэрэг бүс нутгийн томоохон тоглогчид байдаг. Энэ бол зүгээр нэг шагнал биш, салбарын хэмжүүрээ гэж зохион байгуулагчид үнэлж байна. Тэгэхээр өнөөдөр бид Mobicom корпорац энэхүү энэ дээр хэрхэн байр сууриа баттгаж Монголын дижитал экосистемийг ямархуу төвшөнд гаргаж чадсан тухай ярилцахаар бэлдээд байна. Сайн байна уу Koji Kurushima-сан? Сайн байна уу. Урьж оролцсонд баярлалаа. Mobicom-ыг одоо оны шилдэг харилцаа холбооны компани гэж нэрлэлээ. Энэ шагнал өнөөдрийн гүйцэтгэл хэрэгжилтийн үр дүнгийн илэрлөө. Эсвэл технологийн компани болох чиглэл болж байна уу? Асуулт асуусанд баярлалаа. Миний бодлоор энэ хоёрын аль алинд нь хамаатай. Мэдээж сүүлийн 30 жилийн турш Mobicom 2G, 3G, 4G мөн өнгөрсөн жилээс 5G гээд үе шат бүр сүлжээний хүртээмжийг Монголын хэрэглэгчдэд тасралтгүй тэлж ирлээ. Өнөөдөр ч холболт төвс болсон гэж хэлэхэд эрсчихсэн. Өргөжин тэлсэрлээ. Хүн амын хамралт 90 гаруй хувьд хүрсэн. Харин газар зүүн хамрах хүрээний хувьд сорилт их хэвээрэл байна. Гэхдээ одоо бид энэ холболтыг зөвхөн интернет холбох сууг гэж харахаа болсон. Харин технологи ашиглан бодит үнцийн бүтээх чиглэл рүү шилжиж байна. Энэ утгаараа холболтоос үнцийн бүтээдэг технологийн нөлөө рүү хийх шилжилт нь энэ жил бидний хувьд үнэтэй зүйл гэж бодож байна. Маш сайхан сонсогдож байна. Та Mobicom харилцаа холбооноос технологийн компани чиглэл рүү шилжиж байна гэж хэлсэн. Тэгвэл нэг өгүүлбэрээр хэлбэл энэ шилжилт бодит утгаараа хэрэгжиж ирэх үед хэрэглэгчийн хувьд яг юу өөрчлөгдөх вэ? Миний бодлоор хамгийн том өөрчлөлт нь өнөөдөр хэрэглэгчид Mobicom-ийн сүлжээний чанар сайн байна уу, муу байна уу гэж голчлон ярьдаг. Харин бидний зорилго бол хэрэглэгчид Mobicom бидний амьдралд илүү сайжруулахад тусалж байна гэж хэлдэг болоход оршино. Тэр үед л хэрэглэгчид Mobicom харилцаа холбооны компаниас технологи суурилсан компани болж чадчихъя гэж боддоор мэдэрнэ гэж бодож байна. Ойлголоо. Тэгвэл Mobicom энэ замын яг хаана явж байна? Одоо ч гэсэн харилцаа холбоо талаас сайжруулах байгаа юу? Эсвэл аль хэдийн технологийн компани шиг ажиллаж байна уу? Хариулахад нэлээд төвөгтэй асуулт байна шүү. Миний бодлоор бид хоёулангийн зэрэг хөгжүүлэх гэж оролцож байна. Телкогоос Техко руу шилжинэ гэдэг нь харилцаа холбоо талаа орхино гэсэн огт биш. Миний түрүүн хэлсэнчлэн холболтын хэрэгцээ зах зээл дээр өндөр хэвээрэл байна. Бидний хүчин чадал ч одоогоор хангалттай түвшинд хүрээгүй. Эрэлт өдөр бүр өссөөр байна. Тиймээс бид хамрах хүрээгээ тэлэх, хүчин чадлыг нэмэх, чанарыг сайжруулах замаар холболтын хэсгээр үргэлжлүүлэн ажилласаар байх болно. Үүний зэрэгцээ бид өөрсдөө илүү төрөлхийн дижитал бизнес рүү шилжүүлэхийг зорж хиймэл оюун ухаан болон бусад технологи ашиглан хэрэглэгчдэд илүү үнцэнтэй үйлчилгээ хүргэж эхэлсэн байна. Одоогоор бид хоёр талыг зэрэг туршин судлах шатандаа явж байна. Өөрөөр хэлбэл шилжилтийн үе шат дээр л байна гэсэн үг. Гэхдээ дахин хэлэхэд бид харилцаа холбоо талаа хийж авахгүй. Тэгвэл энэхүү хувьслын явцад танай компани тулгарсан хамгийн хэцүү дотоод өөрчлөлт юу вэ? Технологи уу, хүмүүс үү? Эсвэл шийдвэр гаргалт уу? Миний хувьд бол хүмүүс гэж бодож байна. Бид сүүлийн 30 жил голчлон холболт сүлжээний үйлчилгээ хийж ирсэн. Манай хүмүүс энэ талаар үнэхээр сайн мэргэжлийн түвшинд ажилладаг. Бид холболтын үйлчилгээг олон жил тасралтгүй хийлээ. Харин шинэ технологи нэвтрүүлээ. Өөр зул туршиг гэхээр бид өнгөрсөн хугацаанд хийж ирсэн зүйлсээ тодорхой хэмжээнд орхив. Өөр шинэ арга барил тасан зохицох шаардлага үүсэж байна. Тиймээс хүмүүсийн сэтгэлгээ, ур чадвар, ажиллах хэв маягт гарч буй өөрчлөлт хамгийн хэцүү хэсэг нь гэж боддог. Гэхдээ манай хамт олон энэ шилжилтэд одоогоор аажмаар тасан зохицож таван туулж байна гэж харж байна. Mobicom корпорацийн гүйцэтгэх захирлын хувьд нэг асуулт асууя. Та хувь хүнийхээ хувьд яг хизээнээс харилцаа холбооны компани хуучин аргаар нь ажиллах нь дангаараа хангалтгүй болж шинэ ахиц заавал хэрэгтэй гэдгийг боддоор ойлгосон байна. Яг хизээ тэрийг ойлгож ухаарсан бэ гэд өнгөрснөө хараад тодорхой хэлэхэд хэцүү байна. Гэхдээ би Япон хүн. Мөн багаасаа Япон технологи хэрхэн хөгжиж, нийгэмд хэрхэн нөлөөлж байсныг өөрийн биеэр мэдэрч өссөн. Тиймээс Монголын ирээдүйч тодорхой хэмжээнд тэр үедээ төстэй байж болох юм гэж харсан. Тэгээд Монголд ирэх тэр үед холболт дээр асуудлууд байгаасаар байгааг харсан. Мэдээж холболтын дараа бид хэрэглэгчд рүү илүү их үнцийг өгөх ёстой. Тэр үеэс л баг багаар энэ талаар бодож эхэлсэн бэ. Харин би үүнийг илүү бодиттой, илүү нухацтай тунгааж эхэлсэн
юм уч гэвэл магадгүй Монгол улсад ирэх 5-10 жилд хүний нөөц тодорхой хэмжээнд хязгаарлагдж магадгүй гэж ойлгосон үе. Өмнөх жилүүдийн төрөлтийн түвшинтэй холбоотойгоор хөдөлмөрийн эрэлт өндөр байгаа боловч нийлүүлэлт багасах нөхцөл үүсч мэдхээр байсан. Энэ нь бид бизнесийн үйл ажиллагаагаа илүү бүтээмжтэй, илүү үр ашигтай, илүү шинэлэг болгохын тулд технологиг илүү өргөн хэмжээнд нэвтрүүлэх шаардлагатай юм байна гэдгийг ойлгосон. Технологийн компаниуд маш хурдтай хөдөлдөг гэдгийг бид харж байна. Харин теле компаниудын хувьд хамгийн чухал зүйл нь доктортой найдвартай ажиллагаа байдаг. Тэгэхээр Mobicom-ийн зүгээс хурд болон найдвартай байдлын тэнцвэрийг хэрхэн хадгалахыг зорж байгаа вэ? Миний бодлоор холболтын хэсэг бол бидний олон жил хийж ирсэн ажил. Маш сайн мэддэг салбаршууд манай баг энэ тал дээр мэргэжлийн өндөр түвшинд ажилладаг. Бид зах зээл юу шаардж байгааг мөн доктортой, найдвартай байдлыг хэрхэн хангахыг сайн мэднэ. Харин шинэ технологи нэвтрүүлэх гэдэг нь мэдээж бид бүгдийг амжилттай болно гэж хүсдэг. Туршиж үзэхээс нааш үр дүнг нь мэдээж хэлэх боломжгүй. Тиймээс бид баг хамт олноо шинэ зүйлсийг жижиг цар хүрээнд туршиж үзэхийг дэмжиж байна. Хэрвээ амжилттай ажиллаж байвал үргэлжлүүлнэ, харин ажиллахгүй бол зогсооно. Өөрөөр хэлбэл туршаад, алдаж, суралцах зарчмыг үйл ажиллагаанд нэвтрүүлэхийг зорж байна. Одоогоор бид энэ чиглэл рүү харьцангуй хурцтай шилжиж байна гэж бодож байна. Тэгвэл одоо ашиглагдаж буй хэрэгслүүдийн сонголтын талаар асууя. Жишээлбэл хиймэл оюун финтек платформуд мөн аппликейшнуудын дунд аль нь Mobicom-ийн ирээдүйн голцсон болно гэж та үзэж байна. Аль нь дараагийн шат руу шилжихэд ашиглагдах хэрэгсэл гэж үзэх вэ? Манай хувьд мэдээж хэрэг бид entertainment платформ болох бүү мөн fintech платформ болох MobiPay зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Гэхдээ суурь түвшиндээ бидний хамгийн чухалчилж үзэх зүйл бол хиймэл оюун ухааны ашиглалт мөн платформын чадвар. Энэ нь бусад бизнес, бусад үйлчилгээний суурь болох дэд үтс олж өгнө. Тиймээс миний хувьд хиймэл оюун болон платформын чадвар бол хамгийн чухал хэсэг. Харин entertainment, fintech зэрэг аппликейшнууд нь бидний цаашдын хөгжлийг дэмжих хэрэгслийн хэлбэрүүд гэж харж байна. Энэ шагнал бол маш нэр хүндтэй шагнал. Нөгөө талаар энэ бол нэг төрлийн сэрх тохиож байж магадгүй. Энэ шагналын дараа Mobicom дараагийн шатанд ямар компани болох ёстой гэж та бодож байна? Мөн теле компаниас технологийн компани руу шилжих явц удаашрал бодит эрсдэл нь юу вэ? Баярлалаа. Бид Азийн телекомын шагналыг хүртэж энэ цаг мөчид үнэлэгдсэндээ үнэхээр талархалтай байна. Гэхдээ бидний харилцаа холбооны компаниас технологи руу шилжих шилжилт бол одоогоор эхний шатандаа л явж байна. Бид илүү нарийсгаж, илүү олон шин бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх шаардлагатай. Зах зээлийн эрэлтийг хэр хурдан мэдэрч, түүнийг хэр хурдан хангах вэ? Мөн Монголын зах зээл технологийн боломж чадварыг хэр хурдан ойлгуулж нэвтрүүлэх вэ гэдэг нь бидний хувьд сорилт болоод байна. Эрсдлийн тухайд бол мэдээж дотоод, гадаад альж талдаа эрсдэлтэй. Гэхдээ хэрэв бид эрсдлээс айгаад байвал шинэ зүйл турших боломжгүй болно л гэсэн. Эрсдэл бодисоор гарч ирвэл тухайн үед нь л бид зохицолно. Харин бидний зорилго бол урагшаа хөдөлж Монголын зах зээлд илүү их технологи нэвтрүүлэх явдал юм аа. Мэдээж хэрэг танд ч мөн баяр хүрэх зүйтэй гэж бодож байна. Монголын компани төр дундаа Mobicom корпорацийн олон жилийн турш гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж буй хүний хувьд танд мөн танаа хамт олонд баяр хүргэе. Энэ бол байгууллагын хувьд ч, Монголын компанийн хувьд ч хамтдаа бахархах хэрэгтэй мөн болж байна. За маш их баярлалаа. Тийм ээ, би олон жил гүйцэтгэх захирлаар ажиллалаа. 3 жилийн энэ аяллийн хугацаанд би магадгүй азтай цаг үед нь удирдах таарсан баг. Бид удирдлагын баг ажилтнуудаа хамтдаа шинэ зүйлсийг туршиж, шинийг санаачилж, өөрсдийгөө сорж ирсэн. Энэхүү үнэлэгдсэн бидний хувьд бахархалтай, чухал мөч болж байна. Шинэ үндсийн зах зээлд бий болохын төлөө үргэлж хичээж ирсэн хамт олноороо би үнэхээр бахархаж байна. CNBC ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Маш их баярлалаа. Мэдээж Asian Telecom Awards-ын салбарын гүйцэтгэлийг хэмждэг стратегийн алсыг харааг үнэлдэг гол индикатор байдаг. Тэгэхээр Mobicom Group-ийн хувьд бол энэ бол зөвхөн компани, тус компанийн хамт олонны амжилт бус Монголын дижитал шилжилтийн шат агсны илрэл болж байна гэж хэлж болох байгаа. Тэгэхээр Монгол компанийн инновац, дэд бүтэц, мөн экосистемийн сэтгэлгээ эдгээр нь бүс нутгийн хэмжээнд бас үнэлэгдэж эхэлж байгааг харахад бол таатай байна. Танд маш их баярлалаа. Бид дараагийн ярилцлагаар дахин уулзцгаая.